Масаж амар дуртай. За аян цамдаа сайн авцгаж байна манайхаа. За яг ингээд гоё толгод даваад элсэн тасархаа руу ороод ирэхэд манайхан одоо бүгдээрээ мэддэг болсон доо. Манай хаан бууз гэдэг одоо хаан буузаар илүү манайхан мэддэг юм аа. Би андург бол 2019 онд баха. Яг энд ийм гоё маш том гоё юм цогцбор бий болгосон. Яг нүдэ болсон. Үнэхээр одоо хөдөө хол замд явхад бол бидэд одоо юу дутагддгүй гэхээр яг одоо ийм гоё стандарт нийцсэн юм үйлчлэгээний байгууллагууд үнэхээр дутагддаг. За өөрхөн гэдэг нэг манай Чимбан Азийн маань олон жил ганцаархнаа байсан бол одоо хаан буузынхан маань энд үнэхээр нүдэ бас ийм гоё бүтээн байгуулалтыг байгуулсан. За үйлчлэгээ бол супер. Энд ирсэн хүмүүс бол маш ам сайтай байдаг. Маш олон төрлийн хоолоор. Одоо бүр Японы рамен хүртэл байдаг тийм. Японы рамен байдаг, солонгос, монгол хоол, одоо юу л бол бүх төрлийн хоол байгаа. Тэгээ маш гоё том талбайтай, зогсоолтой. Дээрээс нь надад нэг таалагдсан юм. Энд ч нэг академик зогсоол бий болоод ялангуяа нэг хол замд явж байгаа манай тирүүд гэж ярьдаг шүү дээ. Том ачааны машинуудад зориулсан юм талбай болж байгуулсан юм байна. Энэ маш зөв. Ер нь бол нэг стандарт байдаг юм байл. Одоо тирүүд чинь хэдэн километр яваад зогсохтой ч үлээ, амрах ёстой ч үлээ. Тийм зүйл одоо харамсалтай Монголд байдгүй. Тэгээ эдгээр маань битүү ин зогсдог гинэ. Орой болохоор ингээд талбаанд дүүрчдэг. Энд ингээд манай тирийнхэн маань яриа сайхан амарцгаадаг. Хажуухан талд нь гоё нийтийн нойлтой хичнээн нойл хийсэн юм байна. Тэнд дээрөөр ярих юм бол модон нойл байгаа шүү дээ. Модон нойлж байж гэн энэ боловсон нойлж байж гэн. Тэгээ хүмүүс маань зарим нь тэр модон нойл руу явждаг гинэ. Энэ үнэтэй байх гэж бодоод хөө ямар ч үн хөлгөөс энэ чинь дуртай хүн нэрээд үйлчлүүлдэг юм гоё нойл байгаа. Энд ч нэ өөр дахиад нэг нойл байгуулсан байх жишээтэй. Тэгээд эн чинь бүр маш гоё үйлчлэгийг бас санал болгож байгаа юм байна. Энд чинь одоо нэг орон нутгийн автобусууд чинь зөндөө явдаг болсон шүү дээ. Орон нутгийн автобусууд ирэхээр эдгээр маань гарч ирээд урдлынхын шил тойлын хүртэл арчааж өгчдөг гин. Одоо нэг орон нутгийн жолооч маань бүр тэрэндээ дасцсан ингээд явахгүй шилээ арчуулах гээд хүртэл одоо нөгөө дүү маань хайцдаг сайн байгаа уухгүй явцаа уугарна хүлээхэд сигналдаад хоо шилээ арчуулъя гэдэг зогсоод байх жишээтэй. Гэхдээ та бүхэндээ өнөөдөр би энэ хаан буузын гоё цогцборыг танилцуулах гэж энд ирээгүй. Яг энэний ард талд нь бүр нэг цагаа болсон маш гоё үйлчлэгийг бүр шинээр байгуулсан юм байна. Тэгээд хаан буузынхан маань би одоо захирлуудаас олон жил найз хамт хөлбөмбөг тоглодог ийм сайхан найзууд би гахоо чи нэг очиод үзээд гачаа бид нар нэг маш гоё үйлчлэгээ нээсэн хэдүүлээ тийш явж үзье. Зөндөө солонгосууд бууд юм ба шүү дээ. Солонгос жуулчлалыг манайхаа яаж таньдаг мэдэх үү? Прогоноор явдаг. Нөгөө юу илээ нэг саяхан гарсан нөгөө загтлирлээ илүү шуудан ирлээч үлээ нөгөө нэг одуудынх нэг нэвтрүүлгээр манайхан прогоноор явж байгаад одоо солонгос жуулчлал ирэхээр ерөөсө прогоноор явъя гэдэг гэсэн. За манай хаан буузынхан маань яг одоо энэ цогцборынхаа архан талд нь бичигт хад жуулчны бааз гэдэг супер гоё юм байгуулжээ. Сая менежер дүүтэй ярьлаа хэвээр. Йоо. Ер нь бол манай хаан буузынхын 24 гэдэг юмар занималцсан ард юм шүү дээ. Та бүхэн Улаанбаатараас 270 км 24 цагийн ажиллагаатай спа байна гэж боддоо. Йоо, can imagine гэж ярьдаг. Юу моцгол болоо явж байгаа. Миний мэдхийн эхлэлхүүрийн урд харсан хаан буус хамгийн анхны 24 цагийн хоолны газар байх шүү. За сайн юм дөө. Оо ямар гоё өгтдөг юм бэ өө. За энийг амандаа хийчихвэл ахын одоо ярьж чадхаа байлж штэ. Сайн юм дөө. Ачаага хийсүүгээр. Оо ачаага юм зөөж байгаа юм уу те? Оо ямар гоё юм бэ. Тийм байна. Гэхдээ энэ айгүй хэрэгтэй юм. Энд чи одоо нөгөө юм чиндаа мандаа бариад одоо тэгэл энэ чи бас хөргөн хол зайтай штэ. Ахт нь нэг л том ачаа байдаг штэ. Тэрийг л тавьчихаас. Дроноо тавьчих. Өөр юм байхгүй. За энэ гоё үйлчлэгээ шүү. Энэ бол гоё үйлчлэгээ байна. За очиж яах нь араас нь яваад очиж заа юу. Борцгтой бас. За хэдүүлээ ингээ бичигт хад гэдэг энэ жуулчны баазын нэр нь утга учиртай юм байна. Яг миний цаахан харагдж байгаа энэ гайхамшигтай гоё хатыг бичигт хад гэдэг юм байна. Тэгсэн сая менежер дүүтэй ярьсан чинь энэ чинь их алдартай хад гэнэ. Энэ чинь нөгөө Бошгогийн үлгэр гэдэг гоё кино одоо залуучууд мэддэг болов уу? Маний эдийн үед хамгийн гоё кино байдаг. Тэр киноны зураг авсан газар ингэ. Мантахаж хийсэн хатныг чинь зарим нэг хэсгийг бас авсан гэж байна. Одоо тэр хоёр хатны завсраар нөгөө шулан боломж чинь гарч ирдэг шүү дээ. Бошгогийн үлгэр чинь хамгийн анхны хэдэн онд үлээ? 79 онд үлээ. Хамгийн анхны нэг хослмол зураг хосолж хийсэн тим киногоорыг алдартай шүү дээ. За хэдүүлээ яг би өмнө бол энэ яг жуулчны баас нь бол 2 удаа бууж үзчихсэн гэр бүлээрээ иржсэн. 24 цагийн спа. Би өөр гайхаад байгаа байхгүй. Бүр орж үзмээр санагдаад байгаа байхгүй те. Юу гэсэн үг вэ те? Улаанбаатараас 270 км-д ингээд 24 цагийн спа ажиллаж байгаа гэж бодгооч те. Дотор нь спа байна, массаж байна, саун байна. Супер байгаа байхгүй. Гэхдээ дүүгийн ярьж байгаа бол зөвхөн манай жуулчны баазад одоо хонголж байгаа хүмүүс зориулсан юм биш шүү. Энэ үгээр одоо ингээд явж байгаа хүн болгоо ирээд энэ сайхан ажлаа тайлж болно гэж шүү дээ тий. Сонирхол хэдүүлээ. За эдгийнхэн маань хөөрхөн юм ерөн сүүлийн үед нэг
цонцог гэр гэдэг одоо манайхыг хөөргөн нэрлэлсэн. Уг нь бол анх санаачилсан үн баг би юм байгаа шүү дээ. Хүмүүс бол монгорж л гэж боддог баг. Монгол шилтгэн гэдгийг чи одоо хамгийн анх Хамбург компани байхдаа бид нар санаачлаад хамгийн анхны багнгүй гэр мөрий чинь бүр захиалж өөрснөө зураг мураг хүргийг гаргаж иж анх уг нь тэгж хийлгэж ирсэн байгаа. 5 ийм хөөрхөн цомцог гэртэй юм байна. Ер нь бол сүүлийн цомцог гэр чинь амар гоё ийм террастай болцсон. Энэ маань нөгөө ирж байгаа амарж байгаа хүмүүст их гоё байдаг байхгүй. Гадаа гоё суугаад кофе мофего ороо гараа хэдүүлээ. Оо ярих юм байхгүй. Дөрвийн сайхан ортой бүр телевизэртэй хамгийн чухал нь юу гэж мэдээж манайхан 0-той тий. Заамар 0 руу дүүстэй 0-той. Чи энэ айгүй чухал байгаа байхгүй тий. Үнэхээр гоё ярих юм байна. Сөө манай сүүлчний бааз сүүлийн үед одоо гоё болцгооцсон дөө. Тэгээ хэдүүлээ Монгол гэрээр нь бас ороод гараа. Солонгос жуулчт нь ингэдэг гинэ. Ийм гоё манайх ийм гоё гэртэй гэсэн. Гүй яг Монгол гэртэлд орж үзмээр. Гүй одоо ингээ эсхий туурга муурхтай тэр чинь л гоё гинэ. Идэ харыг. Ер нь солонгос ганц солонгосч биш те. Ер нь гадныхан бол яг Монгол гэрт байх үнэхээр хүсэлтэй байдаг. Аргачлгүй үстэй энэ чинь манай өв соёл шүү дээ те. Тэг яг гадны жуулчдын одоо Монголд ирж байгаа нэг том одоо шалтгаан нөгөө од харна гэдэг байгаа шүү дээ. Бид нар энийгээ одоо 5 оттой зочд буудлага гэж ярьдаг бол 6 одоо Арабын Эмиратэнтэй 7 оттой зочд буудлага гэдэг бол бид нар төмөн одтой зочд буудлага гэж ярьж байгаа шүү дээ. Яагаад төмөн одыг энэ Монгол зөвхөн хараад байна гэхээр нөгөө гэрлийн бохирдол гэж юм байдаг байхгүй. Одоо нөгөө солонгосууд Японоос ч одоо тэр бичиг хадын тэрүүгээр наашаа ингээд бүгдээрээ ингээд суугаад орой тэгээд ерөөсө тэнгэр ширтээ суучдаг гэж. Тэгээ нөгөө гэрлийн бохирдол гэдэг юм чинь одоо өөртөө нөгөө тэр хот мотын гэрэл мэрлүүд нь гараад одоо ингээд одоо юу гэдэг төмөн одноос одоо тэнд нэг 5 10 од харагддаг юм л да. Монголд бол төмөн од бол харагдав. Чи нэг ороод гаралтай. Заавал Монгол гэр орж яах юм аах юм гэнэ. Үгс үг юм чи. Орж үзэх хэрэгтэй шүү дээ. Эний чинь гадныхан үзэх гэдэг байгаа байхгүй юу? Энэ гоё инхээ хуваартай энэ чинь цомцог гэрээсээ энэ хамаагүй гоё гэдэг. Энэ гоё тэн мэн тавьчихсан ямар ч асуудал байхгүй наа шүү дээ. Ингээл энэ ийм гоё те. Бичих таад. За хэдүүлээ бас байшин байгаа. Манайх монголчууд маань өөрснөө яг мэдээж бид нар өөрснөө монголчууд юм чи Монгол гэртээ байлгүй л яг гэхдээ илүү бас байшинд нь байх гэдэг хэдүүлээ. Тэр цаана юу гоё урцнууд байгаа даа. Камерамын доо. Яг нэг бичиг тад чинь энэ нэг шулуус мулмус гарч ирдэг мантхан энэ төр байлддаг тэр хад бишин гин шүү. Ганхваха камера төрөн тэгэлээ. Тэр хад шүү. Ягаад энэ бичиг таддаг гэсэн нэг энэ сүг зураг мураг тэгэл дөрвөлжин бичгээр бичсэн майн зайн одоо зөндөө юм олцсон гинэ. Тийм учраас энийг бичиг тад гэдээ нэрлэлсэн байна. Тэр урцлууд юу юм бас хүн амтан байдаг юм гэсэнгөө манай склас сав гинөө. Тийм даварцсан тийм. Урцаар хүртэл склас хамаа хийдсэн. За хэдүүлээ монголчууд гадныхан бол энийг нэг сонирхгүй л да. Гэрт бууя. Манай монголчууд манай байшинд бууя гэдэг шүү дээ. Хэдэн байшин байгаа тамирын доо? 11 байшин. Оо цэц. Би нэг удаа яг дүнгэж нээгж яхад хэдэн онд л дээр буус юм а гэр бүлээр. Гадаанаас гоё террастай. Оо тэг ярих юм байхгүй. 1 2 3 4 энэ хоёр орн ямар ч гоё том юм. Хүүхдүүдтэйгээ ирэхэд бол тэгэл хэдүүлээч байх багтчих юм байна. Нэг гэрд нэг байшинтай. Супер. За тэгээ гол нь би тав хүндээ бичигт хад резортын байшин сав танилцуулахаас илүү нөгөө 24 цагийн спа. Тэнд нэг массаж одоо манай массажчин супер юм яриад тэнд орж идсэн. Оо ямар гоё том террастай юм бэ. Тасархаа аа. За паблик нойл. Энд чинь гоё шүү дээ. Хөө гэж яасан гоё зүрх юм. Үнэхээр гоё. Ярих юм алга. Орон нутагчтэй тий. Энийг чинь хүсэж байгаа шүү дээ. Бид нар ерөөсө төр засагч нь олон жил энийг хийж чадахгүй. Манай хувийн үйлчлэгэл тэр дундаа манай хаан бузаг л хийж байгаа байхгүй. Ямар нойл руу орж үзүүлэлттэй шүү дээ та нар тий. Хичнээн нойл 1 2 3 4 5 ярих юм болох. Ер нь яг хуу би нөгөө яг нэг ороод ирсэн нэг Японд байгаа юм шиг санагдчихлаа. Япончууд мэдээж маш олон зүйлээрээ эмэгтэй нойл руу үзэх үү? Япончууд нөгөө маш олон зүйлээрээ мэдээж алдартай. Гэхдээ паблик нойлороо одоо супер ярих юм байхгүй. Одоо үнэхээр яагаад Японы тэр паблик нойл тийм цэвэрхэн байдаг. Японууд надад нэг Япон бүр нэг тоглоом шоглоом болгоод улсын хөгжлийг өндөр байшингаар бишээ паблик нойлоор одоо тий бизнес газраад өгнөд юм а гэсэн одоо тийм нэг хэлц яриа байдаг юм байл л да. Аргачлгүй. Япон хүнийг жишээлбэл одоо нойлд орсныг Япон хүн нойлд орсон байна гэдэг яаж мэддэг гэж манайхаа усаа хоёруудаа татдаг. Яагаад Японы нойлууд цэвэрхэн байна гэхээр мэдээж одоо хүмүүс нь цэвэрлж байгаа. Дээрээс нь үйлчлүүлж байгаа хүмүүс нь өөрийгөө биш дандаа миний хараад дараа нь орж хүмүүс гоё байх хэрэгтэй гэдэг үүднээс цэвэрлээд гардаг. Ерөөс нууц нь ерөөсөө л эндээ. За, ой нараа. Please take off your shoes and put on slippers. Англи хэл мэдгүй юм яах юм бэ? Дандаа гадаад ирэх юм тийм аашин тий. Энэ зөв шүү. Энэ зөв.
Энэ одоо нэг 24 цагийг дээрээс нь эн чинь бүр өвөл зунгүй ажиллана те. Одоо тэгээ шавхаатай гуталтайгаа оролтой биш. Ийм гоё цэвэрхэн газар ингээл өөрсдөө ч гэсэн бид цэвэрхэн байх хэрэгтэй байхгүй те. Оо ямар гоё. Хөөе сайн уу минь дөө. Оо ахад боорцгоор одоо болио. Ахад аманд юм хийх гээд байх. Ямар гоё юм бэ? Энэ офис юм уу минь дөө? Оо тасархаа ярих юм болдог. Ямар гоё цэвэр. Ихтэй юмтай тусдаа дүүшийн өрөвтэй. Тийм байна. За бүгдээр ингэ сайхан явж үзнэ. За ингэж шүү араа. Альчаалаа тайлах төв шинээр нэгдлээ. Та чи хизээ нэгдэж байгаа юм? 6 сар. Оо тийм үү. Массаж, саун, VIP өрөөтэй юм уу? Тэгээ 2 давхартай 2. Тийм үү? Оо ямар гоё юм. Би ч одоо VIP хүн шүү дээ. Ийшэл орё. Спа. За нийтийн ариун цэврийн за түрүүн дүүш за ингэ тийм. За бүгдээр ингэ орж үзнэ. За хамгийн гоё нь л энэ гэсэнтэй. Танаа менежер Танху аха манай хоёр массаж чинь бол алнаа л гэдэг л. Хоёр барайч маань 10 жилийн туршлагатай маш сайн барайч. За Зүүн болгон сэтгэл хангалугаар. тийм үү. Шалганда. За тэгээ. За шавар тий одоо ингээд эн чинь нөгөө орон нутгаас одоо хаа байдгийг тий одоо баян үйлгээ завхан одоо наашаа ингээд явж байгаад гой усанд орж болох юм шүү тий. Эсвэл одоо. Хөөе сайн юм даа. Оо. За жоохон тавилттай юм яваад байна. Үгүй юу. Ой. Нэр энэ манай логотой. за тийм байна. Янз ярих юм алга. Баярлалаа минь дөө. Энэ нөгөө манай ихтер энэ тэнд очихороо ингээд над буудлын чинь альчуур нь гоё хөвсгөр байх хэвээр энэ төргээд одоо тийм юм мартдаг болцсон юм байна шүү дээ. Цоош нэр үнэхээр гоё. Ярих юм алга. Үнэхээр шин гэдэг нь те. За ингээд 7 гоё локерт 1 2 3 4 5 гоё шавертэй те. Ярих юм алга. Оо. Гот энэ шүү дээ. Энд яг халуус гойддаг уу? Ямар өөрөө одоо халуусанд оролтой шүү дээ. Тасархаа ярих юм алга. Ёстой нөгөө үнэхээр хэрэгтэй үйлчлэг. Энийг ч л хүсэж байгаа шүү дээ. Одоо яг аян замд явж байгаа бид нар бол одоо ингээд нэг хэр буртганаасаа салмаар байна. Тэгэл хот руу одоо эндээс дахиж очиод 3 цаг одоо хоттоо төвжрэл гэрэлтийг орцсноос энд сайхан дүүш бүсэнд ороод гоё рефрешмент тэгэл масан саунд нь ороод За дээшээ гарч үзье. VIP өрөөтэй гэсэн шүү. Оо ямар гоё хийсэн юм бэ нэрээ. Тасархаа ярих юм болго. Жорон утгацтэй тий одоо ийм үйлчлэгээ баймаар. Энэ солонгосууд Японууд ирдэг нь аргагүй юм байна гэсэн. Ийм гоё юм байх ч одоо тэгэл. Ахаал чи юу? Ахаад нэг альчуур мэлчрүүх. Ахаад. Манай буудлын өрөөтэй. За тэгээ. Ямар гоё юм бэ? Хэдэн өрөө? 2 өрөө байгаа юм уу? 2 өрөө байгаа. Оо энэ ч гоё юм биш үү? Оо наа. Үйлчлэгээ амарш нөгөө дроны юм авчраа тавьчихсан байж шээ. Ой ч бас балконтой юм байна. Оо гоё балкон дээрээ суучих юм байна. Үнэхээр гоё хийжээ. Яа энэ одоо гэдэг гоё сайхан нэг өдөр юу нэг яг эднийхэн бол ийм байна. Би одоо ингээл ирээл нөгөө жуусны бааз хид тондог мондог те. Тэгэхээсээ илүү эн чинь ингээд замд явж байгаа хүмүүст амар хэрэгтэй байхгүй те. Ядарлаа заавал шүн мөн явах шаардлагагүй шүү дээ. Ирээ гоё машина тавилаа. Энэ дээрээ сайхан альчаалаа тайллаа. Хүүхнүүд маань гоё спамад орлоо. Ирчүүд маань савнд орлоо. Сайхан массажинд орлоо. Үнэхээр гоё юм байна. Тэгээ дотроо гоё нойлтой те. Оо тасарчжээ. Энэ танаа энэ өнгө юм уу? Эсвэл энэ ямар гоё өнгө сонгосон юм бэ те? Ярих юм алга. Намайг хүмүүс ярих юм алга гэсэн мэтлээ ямар их ярьдаг юм бэ гэдэг шүү дээ. VIP үйлчлэг авч байгаа юм байна дээ. За, массаж, спа. Орж үзээдүүлээ. Энэ ч нэг саун спатай юм байна. Энэ ч нэг гоё доктортой юм байна. Массаж рест румтэй бас юм байна. Оо. За сайн уу? Сайн авжирлээ. Йоо, та ч намайг лама асаацсан харанхан өрөөнд. Гэрэл байгаа. Хань зураг авч байгаа юм чи асаачих юм дөө. Танилцуулж явж байгаа шүү дээ. Та хоёр ч л одоо жинхэнэ эндхийн чүнчиг норог гэнэ. Та хоёроор дамжсан хүмүүс бол заавал дахиж ирдэг гэнэ. Олон жил массаж хийж байгаа юм дөө. Тий, ер нь 14. Тийм үү. Тасархаа энэ өрөө ямар дуугаа чим юм. Чив. За, саун спа. Тасч. Би нөгөө байнгал Улаанбаатараас 270 км яг зам дээр гэдэг байгаа шүү дээ тий. Ийм үйлчлэг одоо Монгол байна уу? Би мэдэхгүй. Би бол таарлаж байгаагүй. Яа, шууд ороодсон чинь шууд саун. Тасрах. Ярих юм бол.
Одоо нэг олон километр ингээл аялал яваал тэгэл яг энд буугаал амар гоё алжаалаад аялал амраал тэгэл хот руу явахт бол нэрээ. Яг ихэнх нь нөгөө босч яхахтаа ороод гоё юм байна. Ийшээ явахдаа ийшээ явдаг. Та ч гэсэн бас орж болно шүү дээ. Ягаад болохгүй гэж те. Энд чинь ингэж байгаа шүү дээ. Эдний массаж ус. Ийшээ явахдаа нэг ороод заавал босчтаа ордог юм а гэдэг байгаа шүү дээ. Оо хараа хоёр жакузи энтертэй те. Сламасат. Энэ цаахан жакузинд суулаа. Энэ цаахан хөвтлээ, өрүүллээ. Үрдэг юм нөтл байж шүү дээ. Энд чинь гоё юм хоёр гоё дүүштэй. Тасрах. Ямар гоё. Би нөгөө массажинд амар дуртай. Даралттай болооч тэгдэг юм уу? Намайг чинь нуруу нөхөд зүүнний ардл чинь яатсан байна, мальцсан байна. Энийг хасаа ухуул мохуул гэдэг. Үзэж харин хорвото танилцъя. Үрдийн биш зүрдийн амьдрах гэдэг шүү. Тийш босморгүй байна. Яа юу вэ? Байнга л хэлээд байгаа шүү дээ. Улаанбаатараас 270 км зам дагуу ийм газар. Хөөс юу гэсэн шүү нэрэ? Ийшээгээ явахдаа тайраар бариулчаад буцалтаа заавал орд юм бас үнэн юм байна. Ахын одоо ингээ буцаж байгаа байхгүй юу? Ахаад нэг цаг бариулчих. Тэгвэл буцах гэж байгаа юм чи те. Чамаа илсэн буцчих ингээ ойлгочих. Тэгвэл ахаад тлээ. Бараг унтхаалтлаа. Сайхан амраад за мөнхөрийн гоё газар байна. Явлаа гэж. Гэхдээ ахад нэг газар байх гэсэн. Юу бас юм байгаа манай family house гэдэг байна гинэ. Хөө янзын өргөн хэд байгаа юм бэ? 1 2 3 4 бараг 5 гийн family house байгаа юм байна. Голдоо нойлтой хоёр тийшээ ингээд гоё орчдөг. Хоёр гэр бүл үр хөвгтүүдтэй ирэхэд ямар ч асуудалгүй ингээд тийшээ орчхоор ийм гоё house байх юм биш үү манайхан гэрүүд байна, хаусууд байна, байшин байна. За тэгээ хамгийн гол газар чинь саяны газар шүү дээ. Тэгээ юу юм бэ шүү манайхан? Ер нь бол яг манай хаан бууцын нөгөө гоё өөрөө ресторанууд нэг ингээд яг замаар явахд бас төдийлө мэдэгдэхгүй байна. Тагалцаад байгаа юм байна. За одоо тэгээ яг миний влог үзснээр монголчууд маань энд ийм гоё газар нэгснийг одоо ингээд мэдсэн байх гэж бодож байна. Үнэхээр замын альжаалаа тайлах супер гоё газар хотоос 270 км манай хаан бууцын үнэхээр барьж чадчихжээ. Ярих юм бол үнэхээр гоё. За ингээд дараагийн влог хүртэл баяртай манайх.